газар надад бүр амар таалагдж байна. Би барыг энэ үлдчихмээр. Нар их гоё тусдаг. Тэгээ дээрэс нь тайван. Би түрүү ингээ харуулад байсан. Штэ. Ийм газарсан тэр газар руу одоо очиж үзчихсэн. Надаа юу байн цаг хугацаа залуунаас байна. Өмнө говь аймгийн цогцзээ сумын сумаар жоохон wander хийж үзье. Хэрэн хэсүүчилж тэнж үзье. Би яг ийш явах гэсэн чинь яг яаж явах замаа олдгоо. Амар их тал нутаг байна. Тэр нэг юм байрнууд байгаа байхгүй юу? Тэгээд тэр амар сонирхолтой санагдаж байна. Ямар байрнууд байдсан байна? Харахад байхгүй юу? Одоо ингээд эн чинь ингээд юм сум газар. Сум штэ. Жижигэн нэгж гэсэн үг. Дүүрэг гэдэг бол ингээд аймагуудын төвийг хэлж байгаа байхгүй юу? Сум гэдэг бол одоо барыг нэг хороо мороо юм уу? Тийм хороо гэсэн үг байхгүй юу? Одоо ингээ Улаанбаатар хотын нэг хороо шиг тий сумыг бол тэгж үзнэ. Тэгсэн мөртлөө ингээд ийм орон сууцтай юм байна. Ягаад гэвэл энд ингээд ийм 5-7 гэд нүүрсний уурхай байдаг учраас бас эдийн засаг нь арай том, сумаас илүү арай том аймгийн хэмжээнд ч юм уу эргэлддэг байх. Өөрөө аймгаас ч илүү ч гэж магадгүй. Өнөөсөө энэ 2 том уурхай нэг шүү дээ. Тийм болохоор тэгээд дагаад бас энд байдаг сум нь хөгжсөн байхаа гэж би бол бодож байна. Яа, ингээд салхи нь бол нэг тийм бүлээн. Гэхдээ удаан ингээд салхинд нь явах юм бол жоохон хүйтэн салхитай. Тагаар яа. Гэтэ надаа энэ тэнгэр бүр амар таалагдсан. Хаашаа ч харна ингээд тэнгэр. Тэр юм кэр амар гоё болчихсон шүү дээ. Ёо. Гэт амар уурхай ажилтсан нэг юм цагаан шиг нэг юм шиг юм байна. Одоо ингээд бодоход ийм шиг байна. Надаа ингэж алхах амар гоё юм. Одоо ингэж жоохон ийшээ алхаад барыг тал байна заяа. Ямар ч тийм хүн. Oh, I like it. Wow, харта гинэмгээр ингээд явдгийг гоё харагдаж байна ингээд. Ямар ч байсан камерыг болж чадахгүй л та. Ингээд өөрийнхөө селфи камера гэж тавьлаа. Тэгээ явахаар харагдах байхаа. Тэгээ бас нэг бодол төрсөн нь ингээд энэ одоо чинь миний ингээд гайхаад яваад байгаа. Энэ газар бол энэ нутгийнх нь хүмүүс одоо их төвсөртэй газар биш байж болохгүй. Зүгээр л байшингууд ч юм эсвэл нэг бодол модал хавцаа тий. Надад болохоор ингээд энд ирж. Гэхдээ би өмнө нэг иржсэн л та. Гэхдээ яг тэр үед надад ингэж явах тийм цав боломж гараагүй. Тэгээд ингээд ирсэн хүний хувьд бол надад айгүй тийм гоё сонирхолтой газруудын нэг нь байгаад байгаа гэх юм уу. Ингээд шууд нэвт гарч болт юм байна л та. Энд юм шаттай маань. Ингээд нэвт гарахаар дугуйн цогцолтой. Тэнд бас дугуйн амар дугуй их банаг биш байна. Энд нь бас нэг юм байлга. Тэгээд амар хүүхдүүд яваад энд ингээд юм футбол пич байна. Ингээд найзуудаараа явт юм байна. Энэ хүүхдүүд ингээд тоглож идэм байна. Миний бодлоор тийм нэг юм алаг байшингууд байгаад байгаа байхгүй. Тэгтээ надад бас эднэрийн байшингийнх нь хийцэн амар сонирхолтой санагдсан. Ийм
олон өнгө холсон. Одоо жишээ нь тэр мэрийг харахаар олон өнгө холсон. Тэгээд тэр одоо тэрийг би сургууль гэж бодож байгаа байхгүй. Тэрний жишээ нь ингээд юм дэврүүд нь юм жигд биш юм. Дээшээ дошоо хөрөөнөр шиг юм. Тэр нь бас нэг өвөрмөц санагдлаа. Тэгээд бүгдээрээ хүү газарлаа алхаад төгсгөлийн үзье. За би нэг юм санал юм жоохон сумар санагдаж байна. Сумарина. Kissing place гинэ. Жоохон амьсгаа гадарч алхсан учраас жоохон амьсгаад л. Ингээд жоохон сууж агаад фитнес юм шиг шүү дээ. Жоохон сууж агаад үргэлжлүүлээд алхах чинь нэг фитнес байдаг юм шиг байна. Наса байгаа байхаа. Эгэдэ жоо хүчил цэцэглэлтэй. Сум юм чинь нэрээ фитнес байна. Дотор нь тоногт хөрөмж байна. Ямар гоё юм бэ. Би барыг энэ амьдрамаар санагдсан. Хүнд хэрэгтэй бүхэл юм байна. Би одоо амьдрал тэгээд юу хийх бол юу гэдэг нь хол өөрийнхөө дуртай л юм хийх. За ямар ч юм ингээд дуусчих. Тэгээд дуусруу. Ерөнхийдөө бол замууд нь засмал юм байна. Тэгээд ийшээ ирэхэд бол 8 цаг явж ирчихсэн. Тэгээд надад нэг амар санагдсан юм нь гээд зам одоо мандал гой хүртэлх за нэг 100 км-ийн зам нь амар тийм анхал дамхал ихтэй. Тэгээд явж байхад ингээм амар донслоодсан. Тэгээд тэрнүүд амар санагдчихсан. Энд ер нь миний хамгаар бол юу нөт байт юм шиг байна. Miners гэсэн. Тэгээд нуур хачид байт юм байна. Тэгээд тэрийгээ дагаад амар их бизнесүүд байдаг. Вау, мөртөө өмсөд тийм. Тэгээд одоо coffee shop, restaurant зүр үйлчилгээ хүүхэд харих үйлчилгээний төмөө байдаг газар юм байна. Чарлаа. Ямар ч байсан нэг ингээд юу болохыг нэгээд илрүүлчихлээ. Сонирхолтой байлаа. Би бол баруун зах руу яваад бол үзчихлээ. Зүгтцээс ми. Тэгээ би багтаа ингээд аюу маяг гэхэр чинь би ингээд цул шараг нэ. Илсмэлсээр төсөөлдөг байсан аахгүй юу. Тэгээ энд бол яг хоо илс бол байна л да. Хөрсөн бас нилээ юм. Илцэрхэг хөрстэй байна. Гэхдээ ингээд юм зам нь юм одоо зам нь тасмал замтай болохоор тийм явж мохоод ил зураад авахгүй тийм асуудал багтаа байна. Нэр би ингээд 3 сарын төлөвлөгөөндөө юм 7 хоног digital detox хийх тийм digital detox гэдэг нь болохоор ямар ч юм сошиал медиа хэрэглэхгүй 7 хоног гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа хгүй юу? Тэгээ би өчигдөр яг нэг 6 цагаас хойш огт сошиал медиа хэрэглээгүй байгаа. Өчигдөр чинь 3 сарын 3 байсан. Өнөөдөр 3 сарын 4-ний одоо ингээд 1-2 цаг болж байна. Ер нь бараг 24 цаг болоход нэг юм 4 цагт байна уу? Тэгээд хэрэглэхгүй байхаар надад амар тийм нөгөө амарцсан байгаа. Миний ажил юм манай амарцсан болохоор ямар ч асуудалгүй л яваад л байна л та. Тэгээ бас ажил орохоор яах нь. Миний зорилго бол 7 хоног байгаа. Дэлгүүр дотор бол амар халуун юм байна. Барилгын зах гинэ. Энэ сумын төв хэсэг нь гэдгийг бол мэдгүй байна. Гэхдээ надад бол яг энэ хэсэг нь ингэдэг юм. Төв хэсэг нь шиг санагдсан. Ягаад гэвэл амар олон тийм дэлгүүртэй
барилгын захмах гээд амар том юмнууд нь энд байгаад байгаа. Болохоо надад тийг санагдлаа. Сумыг ингээд танилцуулаад юм бичлэг хийгээд явал бас хүмүүсийг татаж магадгүй энд ингээд амьдрахыг сонирхож байгаа ч юм уу хүмүүс ч байж болно шүү дээ. Тэгэхээр ядчил ингээд юм орчныг хагуулад алхахад ямар эдрийн ингээд таниулаад өгчвөл гоё шүү. Тэгээд хамт гэсэн ингээд жижигэн сумуу гэж өөрсдийнхөө амьдрах газрыг эсвэл аялж байгаа газраа бололгүйгээр ийм бичлэг хийгээд оруулж ивэл бас гоё шүү. Бас гадаадын хүмүүс ч гэсэн магадгүй үзэж болно шүү дээ. За тэгээд энэ бичлэгээ ингээд хүрээд өндөрлж जैन. Тэгээ надтай хамт байсан хүмүүстээ баярлалаа. Яг энийг үгүй хэлсэн чи яа нэг YouTube хийдэг хүн шиг гоё мэдрэмж авч байна. За тэгээ үзсэнд баярлалаа. Баярлалаа.